Сайн байна уу? Бизнес стратегч их жаргалын эр болд байна. Өнөөдрийн стратегийн анализаар ямар 5 үе шатыг туулан Apple-ийн Steve Jobs шиг, Facebook-ийн Mark Zuckerberg шиг агуу entrepreneur болдог вэ гэдэг дээр төвлөрч стратегийн анализ хийе. Тэгэхээр ямар 5 үе шатыг туулан агуу entrepreneur болдог вэ гэдгийг тайлбарлахаас өмнө entrepreneur хүн гэж хэн бэ юм бэ? Бизнесмен entrepreneur хүн хоёрын хооронд ямар нэгэн ялгаа байгаа юу гэдэг дээр эхлээд товчхон тайлбар өгье. Тэгэхээр бизнесмен entrepreneur хүн хоёулаа адилхан бизнес эрхлэгч. Гэвч тэдний бизнес хийж байгаа зорилго нь хоёр ондоо. Жишээлбэл бизнесмен хүн уламжлалт бизнесийн загварыг ашиглан яаж илүү хэмжээний ашиг олох вэ гэдэг дээр төвлөрдөг бол entrepreneur хүн нийгэм, хувь хүмүүс бизнесүүд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг яаж эдийн засгийн харилцан ашигтайгаар шийдэх вэ гэдэг дээр төвлөрч ажилладаг. Өөрөөр хэлэх юм бол entrepreneur хүмүүс нийгэмд хувь хүмүүс компаниуд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг эдийн засгийн ашигтай хэлбэрээр шийдэх цоо шинэлэг бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг танилцуулан түүгээр ашиг олдог бид төрлийн хүмүүсийг entrepreneur хүн гэж нэрлэдэг байна. За тэгвэл ямар 5 үе шатыг туулан агуу entrepreneur болдог вэ гэдгийг одоо тайлбарлая. Эдгээр 5 үе шат бол нэгдүгээрх нь хүслийн үе шат, хоёрдугаарх нь сонирхлын үе шат, гуравдугаарх нь туршлагын үе шат, дөрөвдүгээрх нь мэргэжлийн үе шат, 5 дахь үеийн шат бол агуу entrepreneur үе шат гэж 5 ангилж байгаа. Ихэнх судлаачид 7 үе шат, 8 үе шат, 4 үе шат гэж ангилдаг. Миний хувьд бол би итгэхдээ 5 ерөнхийдөө үе шат байна гэж харж байна. Үе шат бол хүслийн үе шат. Та мэдж байгаа түүхэн дэх бүх агуу үйл явдлал, зохион бүтээл бүх анхнаасаа хүслээс эхэлсэн байдаг. Хүн хүсээд ирэхээр хүн сонирхож эхэлдэг. Энэ бол 2 дугаар үе шат. Сонирхлынхаа дагуу агуу entrepreneur болохын тулд хүмүүс урд нь хийж байсан агуу entrepreneur яаж хүмүүсээ удирддаг байсан, яаж амжилтанд хүрсэн, яаж хүмүүсээ удирддаг, яаж маркетинг хийдэг, яаж хүний нөөцөө хийдэг, яаж бараа бүтээгдэхүүнээ хүргэдэг бүх талаар судалж эхэлдэг. 3 дахь шатанд энэ судалгааныхаа үндсэн дээр туршлагынхаа бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргаж танилцуулдаг. Энэ үе шатанд Apple-ийг үүсгэн байгуулж Steve Jobs, Steve Wozniak-тайгаа хамтран гэрийнхээ гаражт анхны компьютерийн загвараа хийж гаргаж ирсэн. Энэ үе шатанд Facebook-ийг үүсгэн байгуулагч Mark Zuckerberg оюутныхаа хотхны өрөөнд оюутныхаа найзуудтай нийлэн оюутныхаа хотхонд Facebook-ийн анхны загварыг танилцуулж байсан үе шат. Харин дөрөвдүгээр үе шатанд бол амжилттай хэрэгжсэн туршилтын бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэн зах зээл дээр гаргах үе шат. Энэ үе шатанд Apple-ийг үүсгэн байгуулагч Steve Jobs их хэмжээгээр компьютероо үйлдвэрлэж гаргаж ирсэн бол Facebook-ийг үүсгэн байгуулагч Mark Zuckerberg анхны хөрөнгө оруулалтаа аван глобал хэмжээнд Facebook-ийг танилцуулж ирсэн үе шат. Харин 5 дахь үе шатанд их хэмжээгээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ тасралтгүй сайжруулан үр ашгийг нэмэгдүүлж дэлхийн хэмжээний бизнесийг бий болгох үе шат. Энэ дэлхийн хэмжээний бизнесийг болсон үе бол 5 дугаар үе шат буюу агуу entrepreneur болж байгаа үе шат юм. Жишээлбэл энэ үе шатанд та мэдж байгаа Apple-ийн утаснууд эхлээд Apple-ийн утас гарч ирснээр дараа нь iPhone 4, 5, 6, 7 гэж гарч ирсэн. Тасралтгүй сайжраад өнөөдөр Apple дэлхийн номер 1 гар усны брэнд болж анхны үүсгэн байгуулсан Steve Jobs, Steve Wozniak-д өнөөдөр агуу entrepreneur болж бизнес хийж байгаа хүн бүрийн жишээ болгож авдаг гайхалтай хүмүүс болсон байна. Тэгэхээр би энэ 5 үе шатыг агуу entrepreneur хүн бүр туулан амжилтанд хүрдэг юм байна гэж би итгэж байгаа юм. Харин миний тавих гэж байгаа асуулт бол та яг одоо ямар үе шатн дээр явж байна? За тэгэхээр өнөөдрийн стратегийн анализаар ямар 5 үе шатыг туулан агуу entrepreneur болдог вэ гэдэг дээр төвлөрч анализ хийсэн бол дараагийн стратегийн анализаар яагаад амжилтанд хүрсэн хувь хүмүүс болон компаниуд өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг вэ гэдэг дээр төвлөрч стратегийн анализ хийх болно. Хэрвээ та энэ мэд сонирхолтой дараагийн 79 стратегийн анализыг 7 хоногийн бүрийн бүтэнсээ өдөр бүр тасралтгүй хүлээж хүсэж байгаа бол манай пэйжийг дагж бизнес стратеги анализ гүрэх нэг дээр. Хэрвээ таалагдсан бол найзуудаа бас түгээгээрэй. За ингээ хамтаа өгч залуусаа.